5 сарын 28 буюу уржигдэр 3 дахь өдрийн орой манай гэр бүлийн хүнийг авилгатай тэмцэх газарт дуудсан, байцаалт авсан орой. За байцаалт аваад за маргааш 11 цаг гэхэд бүх баримт нотлох юмнуудаа цуглуулж иргэж ийм одоо үүрэг өгсөн. За мэдээж эн чинь хүний амьдралын одоо 20-30 жилийн түүх байна тий. Одоо хөрөнгө орлогоо нотлохын тулд бид нар чинь бас бэлтгэх хэрэгтэй. Бүх тэр юутай компанитай холбоотой, орлоготой холбоотой асуудлуудаа гаргаж өгөх ёстой. Энэ бол 24 байтугай 12 цаг ч өгөөгүй. Энд бол амжих боломжгүй байсан. За тэгээд өчигдөр уцтаа за маргааш болгоё гэж хойшлуулсан. За өнөөдөр бол бас дахиад энэ 24 цагийн дотор бол амжихгүй байна. Тийм учраас энийг хойшлуул, нэгдүгээр, хоёрдугаарт ер нь бол бас өмгөөлөгч авъя гэж ингэж хэлсэн боловч харамсалтай нь хугацаа чинь дууссан. Одоо дахиж баримт нотлохоо авахгүй, өөрөө ирэх шаардлагагүй гэж маш ихээр одоо уурсаж одоо нэгсэндээ загинж дарамтлсан байна. Тэгээ өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо нотлох боломжийг олгохгүй байна. Ерөөсөө 2 хоног буюу ажлын цагийн орой дуудаад маргааш нь авчир гэж дарамтлаад за нөгөөдөр нь болгоё гэсэн боловч нөгөөдөр нь ч гэсэн тэг боломжгүй байна гингүүд шууд хугацаа чинь дууссан. Хугацаа чинь дууссан учраас нотлох баримт шаардлагагүй. Одоо ирэх хэрэггүй гэж ингэж дарамтлсан байна. За өмгөөлөгчтэй очиё. Эн чинь бас нэг те цаана том асуудал явж байна. Улс төрийн асуудал явж байна. За улсын хурлын гишүүний нэр хүндтэй холбоотой асуудал явж байна гэсэн боловч тэр асуудал бол бидэнд тадгүй. Таны хугацаа дууссан учраас та одоо дахиж ирэх нотлох баримт үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн байна. За намайг ямар хэрэгт одоо гүтгэж ийн гэвэл намайг 50 байр зарсан гэж гомдол гаргасан байна. Надад ямар ч тийм 50 байр зарсан тохиолдол байхгүй. Хоёрдугаар намайг мөнгө угаасан гэж одоо гүтгсэн байна. За надад ямар ч мөнгө угаасан юм байхгүй. Мөнгө угаана гэдэг чинь гэмт хэргийн аргаар тий олж авсан мөнгийг угаахыг хэлдэг. Тэгэхээр би яагаад өнөөдрийн хүртэл үг үзэл бодлоо зоригтой илэрхийлж байна вэ гэвэл би төрд өндөр дээд альбан тушаал хашиж яваагүй. Тийм учраас би авилга аваагүй. Альбан тушаалын гэмт хэрэгт орооцолтоогүй. Тийм учраас надад айх юм байхгүй юу? Зүгээр миний гэр бүлийг тий хэрэг татах гэж оролдож, миний ах дүү нарыг оролдож ингэж байгаа нь өөрөө миний амийг боох гэсэн ийм л одоо арга хэрэгсэлж би бодож байгаа. Тэглээ гэд би одоо яах юм? Надад хийсэн хэрэг байхгүй учраас би юунаас ч яахгүй. Гэхдээ энэ бол Вишинский арга гэж байдгийг. Одоо Сталины үед байсан нэг арга байна л да. Хүн нь байвал хэрэг нь олдноо. Хүний нь олоод тэр хэргийн тохиод явуулъя гэдэг. Тэр Монгол улсад өнөөдөр энэ арга хэрэглэгдэж байна. Зөвхөн над дээр биш маш олон улс төрчид дээр иймэрхүү арга хэрэгслийг хэрэгэлдэг. Ингээд бүгдийн нэг бүрчлэн дууга болгодог. За намайг ч гэсэн мөн яг энэ аргаараа дууга болгохыг оролдож байна. Тэгэхээр энэнд одоо би автаж те яг л би гэмт хэрэг үлдээг байхгүй юу. Тэгээ намайг яаж ч айлгах гээд нэмэргүй оюун эрдэнэ ерөнхий сайдаа. За надыг мөнгө угаасан 50 байр зарсан гэлүү дээ. Тэр гэмт хэрэгт гүтгэж энэ чинь хүнд гэмт хэрэг байхгүй юу? Мөнгө угаана гэдэг чинь өөрөө хүнд гэмт хэрэг. Хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэх нь өөрөө дахиад гэмт хэрэг. Тэгэхээр энэ гэмт хэрэгт намайг гүтгэсэн хүн болвол одоо оюун цэцэг гэдэг хүн өөрөө оюун эрдэнэ ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш гэж надад мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшаар намайг ингэж гүтгэж харлуулад хэрэг тохно гэвэл тийм байхгүй. Би яг тэр хувь байцаагчдын одоо ёс зүйгүүч байд юм уу ажлын арга туршлагагүй байдлыг ойлгож болно. Гэхдээ бүхэл бүтэн авилгатай тэмцэх газар гэдэг энэ институцэд би бол итгэх ёстой. Хэрвээ бид нар энэ институцтэй итгэхгүй байх юм бол энэ Монгол улс дарангуул нь дахиад давтагдаад бүр даабалтах гэж байна. Тэгэхээр энэ бол дахиад юу илэрхийлж байгаа нэг бол Монгол улсад дарангуул тогтсны дахиад нэг жишээ, маш олон жишээ байгаа. Энэ бол ерөөсөө өрсөлдөгч буюу сөрөг хүчин үг үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг хүмүүсийг дууга болгох гэсэн башир арга буюу энэ ерөөсөө дарангуулагчийн гол хэрэгсэл байдгийг. Тэгэхээр энэ бол маш харамсалтай байна. Маш харамсалтай байна. Арга гэрлүү нь орж ийн. Авилга албан тушаал мөнгө угаах гэмт хэрэг тох гэж оролдож байна. Гэтэ ийм бол хизэж гарахгүй. Тийм учраас би бол зоригтой байдаг байхгүй юу? Эсвэргээрээ хиндэн хууль яаж үйлчлээд байгаа юм бэ? Энд дэр чинь нөгөө дабл буюу давхар стандарт гарч байна. Над дээр болохоор 2 хоногт орлогоо нотлохыг шаардаад ингээд хуулийн хугацаа дууссан гэж байгаа. 2 хоногт над дээр хуулийн хугацаа ажиллаад ерөнхий сайдад тэр хідэн тэр бумынхаа орлогыг нотлох нь болохоор хідэн сарын ажил байдгийг би мэдэхгүй байна.
Над дээр 2 хоног одоо ерөнхий сайд дээр л 20 хонцсон байна. Нотлоогүй л байна. Ажиллагаа явагдаж гин гэж байна. А минийхийг бол ерөөсөө ингээд шаардлагагүй одоо та хэрэггүй өмгөөлөгч авах хэрэггүй гэж хэлсэн байна. Тэр Монгол хүнд өнөөдөр шүүмжлэлийнхаа төлөө өмгөөлөгч авах хүртэл эрх нь хаагдаж байгаа юм уу гэдэг ийм асуудал тавигдаж байна. Энэ бол давхар стандарт. Тэр улсын хурлын гишүүн хүнд ингэж гин гэж би бол гоншгож байгаа юм биш. Зүгээр энэ ард иргэдийн амьдрал ямар хүнд байгаа вүлээ. Ачаа ямар их байгаа вүлээ. Яг энэ үед хинч ерөөсөө үг үзэл бодлооч илэрхийлэх боломжгүй юм байна. Нэгдүгээр амьдралдаа дарагдсан нухтлуулж байна. Хоёрдугаар айж байна. Бүгд айц хүчтэй байна. Одоо маш олон хүн над руу бичдэг штэ. Дэмжиж байгаа шүү. Гэхдээ бид нар бол үгээ хэлж чадахгүй байна. Бизнес эрхлэгчид бичиж байна. Маш их дарамт хахалт байна. Жоохол юм бол татврын хэрэгт оруулах гэдэг байна. Жоохол юм бол эрүү үсгчих гэдэг байна. Хамаагүй дуурч болохгүй байна. Талбай дээр гарч чадахгүй байна. Тэгэхээр Монгол улс өнөөдөр бүтэн дарангуйлалд орсон байна. Тэр энийг л хэлж байна. Маш харамсалтай байна. Монгол улс ч уг нь 35 жилийн өмнө арслан тогтолцоогоор шилжсэн. За дахиад эцэст нэг зүйл хэлэхэд олон улсын байгууллагууд бас худлаад өгдөггүй байна. Олон улсын VDM гэдэг Varieties of Democracy гэдэг байгууллага буюу арчлын олон талт байдлыг судалдаг байгууллага бол Монгол улсыг сонгуультай авторитар дэглэм гэдэг ангиллалд оруулсан байж байгаа. Авторитар дэглэм гэж юу хэлдэг вэ гэвэл за шүүх нь бол бүрэн хараат бус байна. Тодорхой хэмжээнд хараат байна гэж. Иргэдийн үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хаагдсан байна. 2. За хэвлэлийн эрх чөлөө хумигдсан байна. 3. Засаглалын хуваарлалт алдагдсан байна. 4. Хуулийн засаглал байхгүй байна. 5. Ингээд тодорхой шалгуурын дагуу энэ нийгэм, энэ улс авторитар дэглэмтэй мүү үгүй юу гэдгийг онлын дагуу нотлоод практик дээр судлаад оруулт юм а. Энэ бол Монголд үнэхээр биелээ болцсон юм байна. За яг сонгуультай гэдэг нь өөрөө нэг худлаа өмнө сонгуул хийж байгаа учраас сонгуультай ардчил хийдэг категорит байна. Сонгуул хийдэггүй бол манайх бүрэн дарангуйл гэсэн юм юуруу шилжинэ. Англил руу. Тэр нөхцөл байдал юм байна. Одоо 5 жилийн хүн ерөнхий сайд тэгээд бүх үзүүлэлт унсныг одоо точиг ярьж байгаа бид нар тий. Точиг ярьж байгаа учраас би дахиж давтмааргүй байна. Авилгын индексээр ухарсан, арчлын индексээр ухарсан, засаглалын индексээр ухарсан, засгийн газрын санхүү хөрөнгийн зарцуулалт маш хойгуур байгаа. Бүх үзүүлэлт 0 байгаа нөхцөлд ард иргэд бухимдж байна. За тэр сүүлийн энэ хүнтэй ёс суртахууны хувьд бол асуудал ярих хэрэгтэй гэдэг асуудлыг тавихаар эсрэгээрээ энэ бол төрийн одоо асуудал болгож хувиргаж байна. Эхлээд нам руугаа оруулаад намын асуудал болгоод сүүлдээ намаасаа шилжүүлээд өнөөдөр Монгол улсын төрийн гацаа болгож хувиргаж байна. Уг нь бол улс төрийн соёл өндөртэй газар түрүүчийн 7 хоногт Япон улсын нэг сайд будааны үнийг мэдхгүйгээсээ болоод ёс суртахууны асар том доголдолтой ийм үйлдэл гаргалаа гэд өөрөө сайн дураараа уучлалт гуйгаад огцорсон. Мөн Японы нэг сайд хизээ байна да нэг 2015 оны үед шоколад төсвийн мөнгөөр авснаасаа болоод ёс суртахууны хувьд доголдолтой байж уучлаараа гэд огцорсон. Ийм ёс суртахууны хувьд соёлтой улс төрийн өндөр соёлтой ийм газар хөгждөг юм байна улс. Түүнээс биш манай ерөнхий сайд шиг хэдэн тэрбумын асуудал хүүхдтэй холбоотой үүсчээ дэгдчээ дахад би яагаачгүй энэ улсууд баялагын сан гацаах гэдэг. Энэ улсууд хөрөнгө урах асуудлыг гацаах гэдэг. Энэ улсууд ухаан удгийг өгөхгүй гэдэг нэгэд бүгд худал гүтгэлэг дандаа хүмүүсийн тархийг яг ийм маягаар угааж байна. Яг тэгэхээр арт түмэнд бол энэ сэдвийн таалагдчих байгаа байхгүй юу? Та нарт 80 сая төгрөг өгөх гэсэн чинь энэ хүмүүс өгүүлэхгүй гэдэг юм. Дандаа ийм тарих угаалтаар сүүлийн 5-6 жил Монгол улсыг авч явлаа. Энэ Монгол улсыг одоо эмгэнэл жүжигийн тайз болгож байна. Өдөр болгон тэнд хүмүүс ийм сайхан ерөнхий сайдаа огцруулахгүй гэдээ үлсэж байна. Иргэдээ үлсгэж алах гэж байна өөрийнхөө төлөө. Тэр энэ бол маш хариуцлагагүй ёс суртахууны хувьд асар их доголдолтой хүн байна гэж эцсийн дүндээ дүгнэж байна.